Эр хүн ой дундуур хамаг хурдаараа давхиж байлаа. Урд талын шавар шороо гинт дэлбэрэн цацрав. Амаараа дүүрэн соёотой аврах цох газраас сууран гарч ирв. Шоу зөнгөөрөө өнхрөн зайлав. Ам өрссөн тэр агшинд бөөн наалдамхай шингэн шавжийг газар дээр нь хөдөлгөөнгүй барьж орхив. Тэр үед цангинсан архиран хадав. Цохыг хурц савар шууд агаарт шүүрэн ав. Шоу айдас нь арилаагүй чигээр холдон одох барааг ширтв. Нуруу найл хитийн хүүтэн хөлсөнд норсон байлаа. Энэ ой дотор өөр ямар аимшигт амьтад нуугдаж буйг тэнгэрл мэднэ. Үргэлжлүүлэн үзэхэд тавтай морил, Мангасын өв цувралын шинэ ангийн үйл явдал. Цаг хугацаа 1962 он руу буцна. Шоу нэртэй нэгэн даалгаврыг гүйцэтгэж байлаа. 9 цаг хэмээх нууцын дээд зэрэглэлийн ажиллагаа. Тэр багийнхантайгаа хамгийн дэвшилтэд тээврийн хэрэгслэр анх удаа дэлхийн цөмд хүрч иржээ. Энэ бол хачин жигтэй титануудын ертөнц. Бас хүн төрөлхтөн хизээч хөл тавьж байгаагүй хориотой бүс байв. Нүд ирэмхийн зөөр шоугийн бүх багийнхан ам өргөдөв. Тээврийн хэрэгсэл нь эвдэрч буцах боломжгүй болсон төдийгүй. Авч явсан хүнсэн ч бараг дуусчээ. Одоо үлдсэн цорын ганц найдвар нь радиогоор газрын аврах багтай холбоо тогтоох байлаа. Түүнийг шорон овооны дэргэд хэвтэн өглөө хүлээж байх үед радио холбооноос гинт тасалдсан хариу дуу сонсогдов. Би шоу байна, багийнхан минь бүгд өгсөн. Удирдлагын төвөө намайг нүүлгэн гаргах хэрэгтэй байна. Үүний зэрэгцээ Кенсэн дээр өгнө. Авраг амтны байршлыг тогтоох гэж байсан хөгшин шоу цочирдон болмогдов. Тэр олон жилийн өмнөх өөрийнхөө аврал хүссэн дохойг хүлээн авчээ. Хажууд нь байсан доктор Сузуки үүнд огт гайхсангүй. Хоёр ертөнцийн цагийн урсгал угаасаа өөр. Гарцын анд цавын орчимд дохой хүлээн авсан нь бас тайлбарлаж болох зүйл байлаа. Шоу өөрийгөө хүчээр тайвшруулв. Энэ удаагийн зорилго нь хараахан биелээгүйг санан тэр хоолоогоо засав. Радио холбоог авч өнгөрсөн дэх өөртөөгөө ярьж эхлэв. Хөгшин шоу өөрийгөө удирдлагын төвийн техникч гэж худал хэлв. Дараа нь Тэсэн ядан асуув. Годзиллаг харсан уу? Залуу шоу хизээж хараагүй гэж хэлв. Одоо түүний хамгийн их санаа зовж буй зүйл нь газарт хэрхэн буцах явдал байлаа. Хөгшин шоу нүдэнд гялалцсан нэгийг бодов. Тэгээд одоогоор түүний яг байршлыг мэдэхгүй гэж шулуухан хэлв. Гэхдээ байгууллагад үүнээс илүү чухал даалгавар бий. Түүнийг чи биелүүлэх ёстой. Тэр нь нөгөө авраг амтанд байршил тогтоогч зөвлөх явдал. Хөгшин шоу тод санаж байлаа. Тухайн үед дэлхийн цөмөөс гарахдаа тэр далайн ёроолын авраг амтан дөнгөж нуугдаж байсан газраасаа мөлхөн гарч ирж байсан. Залуу шоу удалгүй бөмбөрцөг бүхээг рүү буцав. Доктор Сузукигийн зааврын дагуу тэр бүхээг доторх мөрдөгч төхөөрөмжийг амжилттай салгаж авав. Гэвч шоу одоо ч маш их хэрэгэлцэж байлаа. Би ер нь яаж эндээс гарах юм бэ? Хөгшин шоу үннийг хэлв. Эхлээд орон зайн гарцыг нээх ёстой. Дараа нь шоуг дагдаж гэртээ харих боломжтой болгоно. Харин тэр дагдах унаа нь яг юу вэ гэвэл хөгшин шоу тодорхой хэлсэнгүй. Харин дахин онцлов. Авраг амтанд мөрдөгч төхөөрөмж суйрлуулах нь маш их эрсдэлтэй. Гэхдээ энэ бол цэрэг хүний заавал биелүүлэх ёстой даалгавар. Залуу насны шоу халуун цустай амгалан байлаа. Тэр энэ анхааруулгаас огт айсангүй. Харин ч өөртөө бүрэн итгэлтэйгээр даалгаврыг хүлээн авлаа. Гэвч Мангасын үүр рүү явах замд залуу шоу нэг л биш байгааг улам хүчтэй мэдэрч эхлэв. Холбооны нөгөө талын дуу хоолойч ярих хүн гайсан ч түүнд дэндүү танил санагдаж байлаа. Хөгшин шоу өөрийн хуурамч дүрээ үргэлжлүүлсэн зохиохоос өөр аргагүй болов. Өөрийгөө хожим нэгдсэн хурандаа гэж мэдэгдэв. Энэ ажиллагааны замбраагүй үр дагаврыг цэгцлэх үүрэгтэй гэж хэллээ. Бусад зүйлийг дахиж битгий асуув. Гэтэл залуу шоу гинэт анзаарлаа. Газрын гадаргач хүйц төрөм хөх туяагаар гэрэлтэж байв. Холбооны нөгөө талаас түгшсэн сануулга сонсогдов. Гэсэн ч тэр бүхний дараа залуу шоу цахилгаанд цохилж бүр манарч орхив. Түүний нүүрэн дээр нэг шарх гарлаа. Харин бодит ертөнцид байсан хөгшин шоугийн нүүрэн дээр яг тэр мөчөд тод сорив үүсв. Өнгөрсөнд болсон зүйл одоогийн байдалд шууд нөлөөлж чадна гэдэг илт байлаа. Тэр үед залуу шоу бүрч цочирдом нээлт хийв. Тэр хүний байгуулсан нэгэн хуаранг олчихсан байлаа. Хөгшин шоу үүнийг сонсоод царай нь хуйрав. Хүнд даруй тойрч холдон явахыг тушаав. Гэвч залуу шоу юуг ч үл тоон урагшилсаар байлаа. Учир нь тэр Кекогийн унагсан илрүүлэгчийг олсон юм. Тэр эр Кекогийн нэрийг догдлон дуудлаа. Юу ч болсон хамаагүй түүн рүү гүйхийг хүсв. Гэвч холбооны төхөөрөмжөөс хөгшин шоугийн хатуу тушаал сонсогдов. Хуарангаас нэм даруй холдохыг тушаалаа. Тэр эмэгтэйд огт ойртож болохгүй гэж залуу шоу бүрэн самгардав. Удирдлагын төв яагаад ийм хэрцгий тушаал өгснийг ойлгосонгүй. Үнэн дээр түүний дэлхийн цөмд ирсэн хамгийн гол зорилго алга болсон Кеког олох явдал байсан. Хөгшин шоугийн сэтгэл түгшиж байлаа. Тэгээд өөрийгөө удирдлагын төв биш гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болов. Харин ирээдүгээс ирсэн шоу гэдгийг хэлв. Энэ бүхэн үзгэр шиг дэндүү бодит бус сонсогдов. Залуу шоугийн оюун санаа бараг нуурж унах шахлаа. Гэвч хөгшин шоу зөвхөн өөрөө л мэдэх нууцыг хэлв. Хинт ч хизээж ам нээж хэлээгүй тэр хайрыг. Тэр зүрхнийхээ гүнд Кекод хайртай байсан. Түүнийг хамгаалах нь өөрийнх нь цорын ганц үүрэг гэж боддог байлаа. Ингээд шоу энэ утгагүй мэд үннийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Гэвч зүрхэнд нь шинэ эргэлзээ төрлөө. Кеко амьд байгаа юм бол яагаад түүнийг аварч болохгүй гэж харин хөгшин шоу түүнд харгас шалтгаан хэлв. Кеко тун удахгүй аврагдана. Бас одоо маш аз жаргалтай амьдарч байгаа. Хэрэв шоу одоо бодлогогүйгээр Кекотой уулзвал энэ нь ирээдүйн чиглэлийг өөрчлөх магадлал өндөр. Эцэст нь хөгшин шоу залуу өөртөө дахин сануулв. Энэ бол тэд тавьж явуулж сурах ёстой мөч. Энэ нь гар хумхэн хараад суух гэсэн үг биш. Бас хүйтэн сэтгэлээр зүгтагч биш. Харин юу ч хийхгүй байх сонголтоор хайртай хүнийхээ сайхан ирээдүйг хамгаалах явдал юм. Кеко загас барихтаа шалман хөдөгч буйг хараад залуу шоу нулимсаа залгин чимээгүйхэн иргэв. Тэр эцэст нь хөгшин шоугийн зөвлөгөөг хүлээн авлаа. Ирээдүйн урсгалд гар хүрэхгүй байхыг сонгов. Энэ замд тэр үнэхээр бэрхсаад аюулыг туулжээ. Шоу эцэст нь далайн ёроолын авраг араатны нуугдсан газарт хүрч ирэв. Хөгшин шоугийн заавраар тэр уулын хананд хүчээр нүх цоолов.
Авраг араатны тэмдрүүлгийг олж хараад шоу шуурхаахан мөрдөгч төхөөрөмжийг дотор нь шургууллаа. Дохио хэвийн байгааг баталгаажуулав. Хөгшин шоу сэтгэл амарсан мэт инээмсэглэв. Тэр залуу шоуд нэн даруй бөмбөрцөг бүхээг рүү буцахыг санууллаа. Тэр үед биси ойролцоо гарцны нь түүнийг бодит ертөнцид буцааж илгээн. Түүнийг сайн харж хандаарай заа юу. Одоо явах цаг боллоо. Бүх нарийн зүйлийг хийж дуусмагц. Хоёр хүний холбоо тасарлаа. Харин энэ талд байсан Геко 2 шоу аль хэдийн том ахиц гаргасныг мэдээгүй байв. Тэд одоо ч өөрсдийн судалгаандаа гүн автсан хിവэр байлаа. Геко болон тэр Титан авраг араатан хоёрын хооронд онцгой холбоо байгааг тогтоов. Тэр үл ойлгох мэт мэдрэмж огт хоосон таамаг биш. Харин бодит давтамжийн дохио байлаа. Одоо тэр авраг араатан өмнөх нүүдлийн замаасаа хазаажээ. Мөрөнд улам тааварлашгүй болов. Магадгүй Кейтийн мэдрэх чадвар, шин нээстийн түлхүүр болох байв. Геко яран билийн үлдээсэн тэмдэглэлийг гаргаж ирлээ. Тэр Японд хараал хүрсэн гих нэгэн тосгоныг олж илрүүлж байжээ. Домогт өгүүлснээр эндхийн эмэгтэйчүүд чөтгөрийн намуухан шивнийг сонсдог. Тэгээд харанхуй руу өрөө татагддаг байжээ. Гэвч биелийн мөрдөн шалхахтаа чөтгөрийн шивнээ гэгддэг зүйл. Үнэндээ Титан авраг араатны гаргадаг дууны долгионы дохио болохыг илрүүлсэн байв. Геко олон жил өнгөрсөн ч гэсэн гэж таамаглав. Хэрв тосгонд хэн нэгэн дуу чимээнд нуугдсан мэдээллийг тайлж чадвал тэд шоугаас өмнө Далайн Ёроолын авраг араатныг олж чадна. Тэмдэглэлийн дэвтэрт бичснээр явсаар хоёр хүн удалгүй нэгэн алслагдсан загсчны тосгонд хүрэв. Гэвч бүх тосгон эзгүй хоосон байлаа. Удаан хугацаанд орхигдсан бололтой. Геко энэ тосгон бүхэлдээ жигтэй санагдаж байв. Тэгээд цааш гүнзгий шалгахаар болов. Нэг мэдэхэд тэд асар том худаг олжээ. Тэмдэглэл дээр авраг араатны дуу яг эндээс гардаг гэж бичсэн байв. Геко бодлогоширсан янзтай толгой дохлоо. Тэр үед худаг усаар дүүрэн байсан. Энэ нь дууны дохио дамжуулах хамгийн сайн орчин байжээ. Тэгээд ч Кейтийн мэдрэх чадвар зөвхөн усанд хүрэхэд л идэвчдэг. Тэр эрсдэл гарган худгийн Ёроол руу орж туршихаар шийдэв. Геко үүнийг үндэслэлтэй гэж үзээд хоригдсангүй. Зөвхөн Кейтэд заавал болгоомжтой байхыг захив. Гэвч тэр аажуухан мүлхэж байх үед бүсэлхийгээр нь уйсан ос гинэт тасрав. Кейт шууд худгийн Ёроол руу унав. Усанд хүрсэн тэр агшинд тэр өнөөх таних дууны долгионыг дахин сонслоо. Гарцын дагуу урагш явсаар Кейт бүр шууд далайн ирэг дээр гарч ирв. Энэ нь билийн таамгийг өөр талаас нь батллаа. Тэр хачин дуу үнэхээр авраг араатнаас гарч байжээ. Харин худаг дохиог хэд дахин үсгэж чаддаг байв. Энэ удаа Кейт илүү тод сонслоо. Тэр далайн Ёроолын авраг араатан замаа алдсан биш гэдгийг баттай мэдэв. Харин өөрийнхөөрөө тусламж хүсэж байсан юм. Нөгөө талд эцгээ алдсан Кентаро бүрэн төөрөлдөж замаа алдав. Apex компанийн тэр бяцхан гүнж гарч ирэх хүртэл тэр эцэг нь үргэлж зөвхөн Титануудыг л анхаардаг байсан гэж хэлв. Энэ ганцаардлын туршлага нь Кентаротой тун адил байлаа. Гэхдээ бяцхан гүнжийн нүдээр бол монарх байгууллагын цэрэг армич байв. Эсвэл эцгийнх нь Apex компанич байв. Энэ дэлхийг илүү аюулгүй болгож чадсангүй. Дараа нь тэр бас нэг сэтгэл татам таамаг дэвшүүлв. Хэрвээ Годзилла хизээч гарч ирээгүй байсан бол энэ дэлхий илүү сайхан болох байсан болов уу? Харахад энэ бяцхан гүнж дэлхийг аврах өөр нэг зам болсон бололтой. Харин хүмүүст авчрах зүйл нь баярт гинтийн бэлэг үү эсвэл аимшигт цочрлоо гэдэг л асуудал. Энэ үед Гинет 2 өдөр ирд байрныхаа үүдэнд хаалгуулжээ. Нүд ирэмхийн зуур тэр монархын 18 застав. Учир нь тэм санамсаргүйгээр Далайн Ёроолын Титаны тасарсан тэмдрүүлгийг олсон байжээ. Дээр нь мем бичсэн удирдлагын төхөөрөмжийн уул мөр үлдсэн байв. Тэр Apex компани яг юу хийснийг мэдхийг маш их хүсэж байлаа. Далайн Ёроолын Титаныг анхны нүүдлийн замаас нь хазаалгахдал мэж үүндээ гимшин шаналж байв. Тэр Apex компанид тусалсан шалтгаан нь Титанууд дэлхийг сүйтгэхээс сэргийлэхийг хүссэндээ л байлаа. Харин одоо тэр амтны мөр алдагдсан. Ингээд энэ нь харанхуйд болсон цагтаа тесрэх бөмбөг болж хуйрав. Магадгүй чи бидэнд түүнийг зогсооход тусалж чадна. Чиний бичсэн код Титанд яг юу хийсэн юм бэ? Энэ үед тим дахин нэг том нууц дэлгэлээ. Apex компани хариуцагч Ранда Ми оршин байсныг зориуд нуусаар иржээ. Түүний бичсэн удирдлагын программыг хүртэл огт мэддэггүй байв. Ийм хуурмаг үйлдэлийн цаана олон дүүл мэддэгдэх хуйлдаан нуугдаж байгаа нь илэрхий. Далайн Титаны байршлыг амжилттай тогтоосны дараа шоу даруй хөдөлгөөр шийдэв. Тэр доктор Сузуки хамт явах хүсэлтийг татгалзав. Учир нь шоу дотроо маш сайн мэдэж байлаа. Энэ аялал бараг үхэл амьдралын зааг дээрх хэрэг болно. Доктор Сузукитэй салах ёс хийсний дараа шоу дахин Титаны мөрийг хөөх аялалдаа гарлаа. Тэр мөчид 18 дугаар харуулын станцч бас 9 цаг нэгийн дохиог барьж авав. Тэр нь үнэхээр тэдний удаан хайж байсан Далайн Ёроолын Титан болохыг батлав. Гэхдээ хүн бүрийн толгойд багтахгүй байсан зүйл нь энэ дохио бүтэн 60 жил үргэлжилсэн явдал байлаа. Тэм даруй байршлын тэмдэглэгийг гаргуулав. Тэгээд Далайн Ёроолын мангас Годзиллийн байгаа зөв рүү хөдөлж байгааг олж мэдэв. Энэ бол мангасуудын үеийн 2 дугаар улирлын 7 дугаар ангийн үйл явдал байлаа. Энэ ангид мангасын хэмжээ тийм ч их биш байсан ч хоёр шоугийн хоорондын харилцаа үнэхээр сонирхолтой хിവэр байлаа. Хөгшин шоу ирээдүйн төгсгөлийг мэдсээр байсан атлаа. Харамсал нүдэн дээр нь тохиохыг зүгээр л харж чадна. Амьдрал олон удаа сонголтын өмнө аваачдаг байх. Намайг бодвол цөөнгүй хүн. Шүн дөлөөр нам гүн болоход байнга төсөөлдөг биз. Хэрвээ тэр үед өөр сонголт хийсэн бол миний амьдрал өөр болох байсан болов уу гэж